За. Нэг чек болж штэ. За. За та бүхэн өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнөөдрийн дугаарт маань Австри улс дахь Монгол оюутны холбооны тэргүүн Эрдэнэс Эгийн найз маань оролцож байна. За тэгээ өөрийгөө товчхон танилцуулаад байлаа. Яриагаа эхлээд явъя. За тэгээд найздаа бас ингээд өөрж оролцуулсан баярлалаа. За намайг Томери Эрдэнэс гэдэг ингээд Австри улсад ирээд 9 жил 10 жил юу болж байна. Анх оюутноор ирээд тэгээд оюутны холбоонд ирсээд одоо Австрийн оюутны холбоо АМУХ гэдэг байгууллагыг ерөнхийдөө ингээд удирдаад явж байгаа залуу байна. За хоёулаа өнөөдөр ерөнхийдөө Австри улс дахь оюутны холбооныхоо талаар ярив. Хэдэн онд яаж үүсгэн байгуулагдчихв? За ер нь бол Австри оюутны холбоо Австри улсд бол яг 2007 онд хамгийн анх үүсгэн байгуулагдсан гэж ярьд юм байлаа. Тэгээд анх үүсгэн байгуулагдсан түүхэн гэх юм бол тухайн үед чинь нэг Европт Австрид монголчууд аягүй цөөхөн байсан. Ирж байгаа монголчууд ерөнхийдөө нэг оюутнаар ирдэг, эсвэл нэг цагаачлалын зөвлөмөр байдаг байсан. За тэгээд оюутнаар ирж байгаа монголчууд нь болохоор ингээд одооных шиг сошиал медиа байгаагүй. Тэгээд нэг цөөхөн байсан. Тэгээд хааныг тааралдахаар бие биендээ контактаа дамжуулаад тэгээд нэг хоорондоо ингэж уулздаг юм 7 хоног болгоод тэрний заал авдаг байсан байлаа. Сакс тоглоороо заал авъя гэдэг оюутнуудыг бие биендээ контактаа. Тэгээд тэр заал авдаг, цугладаг одоо нэг ингээд комьюнити үүсчихэж байгаа шүү дээ. Тэр нь ингээд явандаа явсаар гадаад ингээд Австрид оюутны холбооны эхлэл үүсэл болж байсан юм байлээ. Тэгээд залуучууд маань оюутны холбоог үүсгэн байгуулад хамгийн анхны тэмцээн нь одоо нарны хоёр гэх тэмцээн бас үүсгэн байгуулчихсан. Одоо үүсгэн байгуулагдсан жилээс нарны хоёрыг зохион байгуулалт явуулсан гэсэн үг. Тий, яг л нэг оюутны холбоо үүсгэн байгуулаад нарны хоёрыг зохион байгуулад тэгэл ерөнхийдөө энэ нарны хоёрч байг манай оюутны холбооны үүсэл хөгжил наад энэ Австри улсад байгаа монголчуудын дунд зохион байгуулж ирсэн хамгийн анхны тэг ингээд томоохон ингээд монголчуудын цугларал болж байснаар айгүй ингээд тийм түүхэн онцлогтой гэх юм уу бидний Австрид байгаа монголчуудын хувьд гэх юм. Түүний одоо нийгэмд үйлчлэх төрийн бас байгуулах гэж явах уу? Тийм бид нар бол яг Австри улсад бүртгэлтэй оюутны холбоо тэгээд ашигын бус тэгээд нийгэмд одоо урлаг, спорт, академик чиглэлийн асуудлууд дээр оюутны залуучууд монголчуудаа туслах зорилгоор байгуулагдсан байгууллага. Одоогоор за 2007-8 оноос ингээд монголчууд Австри улсад 9 жил ирэх тусмал нэмэгдэж байгаа тийм. Одоогоор хэдэн гишүүнчлэлтэй байна? За яг манай гишүүнчлэл одоогоор бид нар 9 хүний гишүүнтэй байна. Тэгэл ерөнхийдөө манай гишүүнчлэл бол ингээл жилийн гишүүнчлэл гэж байдаг. Тэгэл нэг орох юм бол жил байна. Тэгээд дор хаяж 1 жил байгаарай. Тэгээд тэр хооронд нэгээд өөрсдийнхөө цаг зав юг харуулад сонирхож байгаа ажил байвал хэрэгжүүлээд оролцох ажил байвал оролцоод тэгээд ер нь аль болох уян хатан байхыг бид нар хичээдэг. Бүгд бүгд л ажилтай ачаалтай тэрний хажуугаар бас сайн дурын байгууллага цаа гаргах гэж юм бас хэцүү шүү дээ. Яг хоо энэ ч бол Австри улсад гэхээр их сургууль дотор байгаа оюутны холбооноос бол асаргуул бол явчих юм байна. Гэхдээ нэлээ бас зохион байгуулж үйл ажиллагаа гэдэг ч юм уу тий ялчгүй нэг яг нэг монголчууд руугаа илүү чиглэсэн. Тэгээд монголчуудын одоо Австрид улсад ирж байгаа процесс ирээд одоо яаж энэ Австрийн амьдралд дасан зохицох юм гэдэг процесс нь арай нэг жоох өөр байгаа таа. Тэрийгээ дагаад яг тэрэнд нь таарсан тохирсон үйл ажиллагаануудыг бид нар яг зохион байгуулсан. За нарны хоёр гэдэг уламжлал болгоод зохион байгуулж байгаа. Жил болгоны хавар за 5 сар 5 сар төлөв нь болж байна үү? Тэрнээс гадна ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна? За манай оюутны холбоо бол ерөнхийдөө сүүлийн үед бол яг бид нар жилд яг 3 том үйл ажиллагаа зохион байгуулна. Нэгт бол хамгийн ихэнд бол нарны хоёр. За энэ баяр маань Австрийн мууж өөрөө монголчууд за тэгээд дээрэс нь Европын холбооны монголчууд ирж оролцдогоор хамгийн онцлогтой. Тэр ч утгаараа бас хамгийн онцлог нь одоо Европ төв зохион байгуулж байгаа тэмцээн уралдаануудын дундаас одоо хамгийн анхны олон төрөлтэй нээлттэй тэмцээн гэдгээр хамгийн онцлогтой. Тэгэхээр бусад оронд бол ингээл нэг спортын нэг төрлөөр л тэмцээн нээлттэй болдог бол манай нарны хоёр ч сагсан бөмбөг волейбол хөл бөмбөг гэж олон төрлөөр явуулдаг илүү онцлогтой. За тэгээд энэ бол спорт урлаг соёлын өрөөнд бид нар нарны хоёр гэж арга хэмжээ зохион байгуулдаг. За тэгээд мэдээж бид нар оюутны холбоо учраас энд байгаа оюутны залуучуудын энд ирэх хүсэлтэй оюутны залуучууд чиглэсэн мэдээлэл. За тэгээд намар бид нар оюутан залуусын өдрөлөг гэж зохион байгуулдаг. Тэрүүгээр болохоор яг энд ирж байгаа оюутан залуучууд яаж одоо энд
хэлний бэлтгэл их сургуультай би орох уу. За их сургуультай ингэж орчин байгаа залуучууд нь яаж цааш амжилттай ингээд сурах уу. За тэгэхээр ер нь сураад өгч байгаа ингээд диплом, мастрын ажил, бакалаврын ажил бичиж байгаа оюутнууд нь яах вэ? Ажлын байрнаа ороод яах вэ гэдэг сэдвийн өрөөнд бид нар оюутан залуучууд нь үжилдэг гэж хамаагадаг. За тэгээд өвөл болохоор бид нар шинэ жилийн үйл ажиллагааг бол зохион байгуулдаг байгаа. Тэгээд энэ гурван том ажлын хажуугаар бид нар одоо яг нэг мэдээлэл өгөх өөр нийгэмд хэрэгтэй бид дотоод зохион бас дотоодын ажлууд ч гэсэн юм ажлууд зохион байгуулдаг байна. За ингээд үйл ажиллагаа за мэдээлэл хэрэг оюутнуудаа чиглэсэн болчлоо тий. Тэгэхээр Монголоос ч юм уу за энд хэлчин сайдын яамнаас ямар нэгэн харилцаа холбоотой ч юм уу туслалцаа дэмжил авч ажиллаж байгаа. Ер нь бол бид бол яг нэг тим яг бодит тим юу бол нэг хаваад байдгүй. Гэхдээ элчин сайдын яамтайгаа бид нар яаж ажилладаг вэ гэхээр жишээлбэл манай элчин сайдын яам нарны хоёр дээр спорт арга хэмжээнд дөрвөл бидэрт бол тодорхой хэмжээний бас санхүүгийн хэмжээг үзүүлдэг. Бусдаар бол бид нар ингээд мэдээж бид нар холбоотой ажилладаг тийм оюутнууд ийм байх шүү, тийм байх шүү. Одоо ийм ирж байгаа юм байх шүү. Бас арай нэг элчин сайдын яам бол бидэрт бол арай нэг жоохон дээд түвшний за одоо нэг бодлогын өрөөнд ийм болж байгаа юм байх шүү, ингэж байгаа юм байх шүү гэдэг нэг жоохон юу мэдээлэл өгөх бид нар харилцсан мэдээлэл өгөх тийм өрөөнд хамтран ажилладаг. За сүүлд ерөнхийлөгчийн илгээлтээр гээл хэд хэдэн оюутнууд бас ирсэн сургалтаа байх шиг бас Австрали улсад ялангуяа үйлдвэрлэлийн чиглэлээр. Тэгэхээр тэрнээс гадна за өөрийнхөө хувийнхаа зардлаар өөрөө хүйж баримтаа гүйцэтгэж ирж байгаа оюутнууд бас ихэнх нь байгаа шүү дээ. Тэгэхээр тэр залуучуудаа элчин сайдтай холбох ажил юм хийдэг. Яг тэрийг бол бид нар хийдэг. Бид нар бол тэрийг өөрсдөө бие дааж хийдэг гэх юм уу. Одоо ингээд хүмүүс ингээд манай амуух гэдээ ярьчих тий. Амуух гэдэг чинь бол Австрид Монгол оюутны холбоо гэдэг нь төвчлөл. Манай оюутны холбоог одоо нэг одоо яг ил харагдаж байгаа. За нарны хоёр өдөрлөг шинэ жил ч юм уу. За тэгээ өөр ингээд зохион байгуулж байгаа онлайн харагдаж байгаа ажлуудаас энэ холбоо ийм ажил хийдэм байна гэж хараад байдаг. Яг гэхдээ яг эдгээр ажлууд бол бидний ажлуудын 30-40% л байдаг. Яг үндсэн хамгийн ил нүдэнд харагддаг хамгийн бидний хамгийн их хийдэг ажил бол яг нэг юм мэдээлэл өгөх бидний хувь чат руу, Instagram руу, YouTube руу ингээл Австрали улс суралцах хүсэлтэй байгаа. За энд ирсэн байгаа оюутан залуучууд маш их бичдэг. Тэгээ эдгээр хүмүүст бол бид нар ингээд хэрхэн яаж амжилттай тухайн асуудал дээр нь өөрсдөө хэмжээгээр тусалдаг байна. Юуны за Монголоос оюутнуудад ирлээ гэж бодъё. Хамгийн түрүүнд тулгарч байгаа одоо нийтлэг тийм ямар асуудал байдаг. За эхлээд нэг ирэхээс өмнө ирэх Монголд байгаа процесс эхлээд шийдчихвэл зүгээр үү. Монголоос ирэхтэй. Тэгэхээр нэг одоо ингээд нийтлэг хамгийн нийтлэг болох жишээ болохоор нэг одоо ингээд Европын орон дотроо Герман, Австри хоёр төлбөрөөл ингээд хамгийн хэмд байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийгээд дагаад төлбөр хэмдэх юм байна гэдэг маш олон оюутнууд би ч гэсэн бас тийм байсан ингээд судлаад энэ төлбөр юу баг энэ маш хэмд байд юм байна. Боловсон чанарч сайн юм байна гэдэг. Тэгээд ерөөсөө нэг төлбөр гэдэг юм дээр ингээд болоод тэгээ энд ирээд бас амьдралын орчин, хэл, соёл яах гэдэг зүйлээ сайн судлаагүй үсээ болоод тэгээд нэг жоохон алдаа гаргаад байдаг. Тэгээд цаг хугацаа алддаг, бэлтгэл муу хийдэг. Тийм. Тэгээ за очиж байгаа л болчих штэ гэдэг тийм юу гаргаад байдаг. Тэгээд хамгийн нөмөр нэг асуудал бол хэл. Герман хэл. Одоо бол харьцангуй нэг ирэхэд А2 гэдэг болчлоо шүү дээ. А2 төвшний герман хэлтэй сурцсан байх ёстой. Гэтэл А2 бол хангалтгүй. B1 ч гэсэн ер нь хангалтгүй. Тэгээд C1 хүртэл сурах ёстой. C1 хүртэл сурах ёстой. Юуны за оюутнууд Монголоос наашаа ирлээ гэж бодоход бол хамгийн эхлээд ерөөс судалгаагаа сайн хийх хэрэгтэй байна гэж ойлголоо тий. Тэгээд яаж байгаа яах байгаа ямар байгаа гэдгээ сайн судлах хэрэгтэй байна. За ирсний дараа энэ тийм боловсролын системтэй тулгарлах гэдэг ч юм уу боловсролын систем дээр гарч байгаа зөрүүч гэдэг ч юм тиймэрхүү асуудлууд оюутнууд хэр яаж байгаа. Тэр үл яг тэр асуудал бол яг нэг хөө болгонд харилцаа адил байгаа даа. Жишээлбэл ингээд зарим оюутнууд бол ингээд аюу мундаг. Ямар ч нэг тэр нь одоо ямар оюутнууд гэхээр яг нэг 10 жилдээ ч юм уу их сургуультай бакалавр юундаа хичээлдээ сайн байсан оюутнууд бол тэр бол ямар ч асуудалгүй байгаа. Тэрнээс яг тийм жоохон ингээд нэг аргалаж яваад төгссөн ч юм уу тий яг нэг сурах арга барил суралцаагүй байгаа. Яг нэг сууд сураагүй тий нэг 7-8 цаг ингээд нэг сураа тийм ямар ч арга барил суралцаагүй оюутнууд бол маш хэцүү байгаа. Тэгээд дээрэс нь чинь
өөр оронд ирээд өөр хил дээр тэр юмыг ойлгоно гэдэг чинь бол маш их зүйлийг шаардна. Тэр болохоор хамгийн түрүүний шийдэх асуудал бол хилээл маш сайн сурах хэрэгтэй. Номер 1 бол Хэл аваад л шүү дээ. Номер 1 бол хэрэгтэй. Хэлгүй бол энд ирээл ажилгүй, мэдээлэл авах боломжгүй. Тийм. Мэдээж энд англиараа бас ярина хүн болгоно гэдэг. Гэхдээ эн чинь нэг тийм ч бас болж байгаа шүү дээ. Их хэлээр нь яриад их хэлээр мэдээлэл, их хэлээр нь харилцах юм бол гойтнууд яриад байгаа юм. Англи хэл яг хуу давуу тал гэж. Давуу тал тийм. Гэхдээ англи хэлийг бол энд үгүй яагаад авахгүй шүү дээ. За ерөнхийдөө за 2008 оноос за 10 оноос эхлээл оюутнууд ер нь эрчимтэйгээр гэх юм уу нэмэгдэж эхэлсэн байх. Ерөнхий судалгаагаар харуул төгсөж байгаа оюутнууд одоогоор хэд орчим байгаа бол хэмжээ тоо хэлвэл. Одоо за би яг энэ жил өмнөх жилийн тоог бол яг мэдэхгүй. Би гэхдээ 2 жилийн өмнө авсан статистик тоо бол нэг 80 хэд байсан баг шүү. 80 тийм. Нийтдээ тухайн үед. Тийм. Гэхдээ за би энэ хэсгийг яах вэ? Энэ хэсэг бол жоохон юутай. Тэгэхээр эн чинь нэг их сургууль гэж тусдаа яагаад байгаа. Дээд сургууль гэж байгаад байгаа. Коллеж гэж болж байгаад байгаа. Тийм. Ингүүт нэг одоо тэр судалгаа болохоор яг нэг ихтэй сургуулийг оруулсан. Тэгээд коллежийг бас оруулаагүй ч юм уу. Тэгэхээр нэг харилцан айлгүй. Тийм. Тэр ерөнхийдөө бол за ойролцоогоор нэг 100 нэмэх гэж үзчих болох. Тийм. Анх бол ингээд нам ирж байхад чинь ингээд энэ сургууль орно ингэн ихээр л ерөөсөн тийм амар хэцүү байдаг байсан. Ерөөсөн тийм success story байхгүй. Ерөөсөө тийм Австри сурна гэдэг хэцүү, төгснө гэдэг хэцүү гэж ерөөсөө ингээд юунд даваа ерөөсөн нэг барагдчихгүй даваа юм байна гэл. Тэгээд ирчээд юунд орж байгаа гэл. Тэгээд их сургуульд оронгууд ч бас л үнэхээр чанга байгаа юм хэцүү байгаа юм чи. Тэгээд тийм байдаг байсан. Гэхдээ яг тэр нэг үеийг давж гарсан залуучууд одоо жишээлбэл одоо манай Атнагаас эхлээл яг тэр залуучууд ихнээс ингээд төгсөөж эхлээл ажлын байран дээр гараад тий. Ингээд ирэнгүүт чи яг нэг эн чинь ингээд шууд би ч гэсэн шууд бусаар энд байгаа энд сурж байгаа сурах гэж байгаа залуучууд айгүй том эрг мессеж өгч байгаа. Болдсон байх, сурдсан байх. Яа. Тэгээд ирэхээр айгүй зүг бол. Тэгээд сүүлийн үед бол залуучууд маш их жоо ер нь бол харьцангуй их төгсөж байна. Ихтэй сургуулиуд юу бол тэр хэмжээгээр бас ажилд орж байгаа хэрэг. Тий. Эн чинь бол одоо ингээд одоо миний харж байгаагаар энэ 3 үе яваад байгаа байхгүй юу? Эхэндээ ингээд окей за ингээд гадаад очивол сурч тэвэл болоо гэсэн нэг үе яваад байгаа. За дараагийн үеийн ирэнгүүтээ ингээд за очиод юу гэсэн сураад үзье те. Дөнгөтэй яг сурахад ирдэг тэгсэн чинь ингээд бод төлөөтэй маш өөр байдаг. Тэгээ сурч чадахгүй болоо гэдэг. Тэгээ жоохон тэнгуут дараагийн үе нь одоо ингээд эхнээс сургууль төгсч эхэлж шүү дээ. Тэнгуут чаа ингээд сургууль төгсч үж болдсон байх гэдэг яаж чинь. Одоо яг тийм үе сүүлийн 1-2-3 жил айгүй их явсан байхгүй ингээд залуучууд айгүй их төгсөөд одоо энд байгаа нийгэмд айгүй эрг үзүүлээд их маш их давлгаа явсан. Тэгэхээр одоо бол сургууль сураад төгснө гэдэг бол чинь хийх ёстой юм чинь шүү дээ тий. Чи юм болчих. Тэнгуут яг одоо юу харагдж байна гэхээр яг нэг сургууль төгсөөд яг төгссөн мэргэжлэрээ ажиллах гэдэг давлгаа нэлээх явж байна. Тэрүүгээрээ ч гэсэн оюутнууд ер нь залуучууд ажлын байрны гараад ер нь маш их ажиллаж байна. Тийм. Одоо яг нэг ийм давлгаануудлыг эхнээс яг нэг хөгжиж байна л да бид нар аягүй сайжирч байна. Тэгээд тийм юм анзаарагдаад байдаг. Юуны намрын оюутнуудын өдрөлөг гэхээр ямар үйл ажиллагаанууд хийгдэж байна? Амагсынхан зүйлс. Тийм. Одоо тэрэн дээр бол яг тулгарж байгаа асуудлууд дээр. Жишээлбэл нэг хамгийн анх бид нар бол ингээд 3 салгаж авч ирсэн. За шинэ ирж байгаа оюутнууд жам асуудал суулгаж байна. Тэгээд за тэр хүмүүс зориулсан мэдээлэл бэлтгэн. За тэгээд дараа нь болохоор за их сургуультай орсон оюутнууд ямар асуудал сурч байна. Тэр оюутнууд. За дараа нь яг ороод төгсөж байгаа оюутнууд ажлын байрлал яаж авах вэ? Яг энэ 3 хүн бэлэгч ерөнхийдөө бид нар хуваагаад өдөрлөгөө хуваагаад мэдээлэл бэлтгээд тэгж өдөрлөгөө хийдэг байсан. Тэгээд ер нь бол 3-4 жил явсан. Тэгээ энэ жил бид нар яаж хийсэн мэхээр арай өөр. Энэ жил нэг онцлогоо ажиглагдсан. Шинээр маш их болоод ирсэн. Бүр маш их ирсэн. Тэгээд энэ жил бид нар за окей одоо нэгэнт одоо ингээд сурцсан сургуультай орсон сурж байгаа оюутнууд бас нэг арай өөрсдөө нэг аваа явж харьцангуй байгаагүй шүү дээ. Тийм учраас бүгдээрээ энэ жил яг энэ шинэ оюутнуудтай зориулаа. Яг тэр өдөрлөгөө бүр яг бүгдийн зориулаа. Тийм өдөрлөг энэ жил хийсэн. Оюутнуудын оролцоо хэр байна? Энд байгаа за сурж байгаа яг оюутнууд нь. За харьцангуй зарим хүмүүс нь сургуулиуд төгсөөд ажлын ажиллах хүчин шилждэг ч юм уу те. Яг оюутнаар сурж байгаа хэлний курстэй явж байгаа ч юм уу оюутнуудын оролцоо ер нь үйл ажиллагаануудад хэрэг оролцож байна.
янз бүр. Тийм. Одоо жишээлбэл яг нэг толгомцсон асуудлууд дээр бид нар зөв сэдв гаргаад зөв ингээд одоо хүмүүсийг анхаарлын татаад их юм бол хоёртод маш их ярина. Тэрнээсээ зүгээр ингээд за бид нар нэг юм хийх гэж шүү гэж яхан болно хэрэг байхгүй. Тийм. Гэхдээ ер нь жоохон харьцангуй сул тал руу га. Тийм. Тэгээд нэг жоохон яг хичээл ажлынхаа юунаас нэг цаашаа нэг жоохон гаргах юм жоохон хэцүү байгаа. Тэгээд ер нь жоохон олон нийтийн ажиллагаанууд дээр нэг жоохон баг харагддаг. Таарахын тул. Миний бас нэг оюутнуудад тулгардаг нэг том асуудал визний асуудал байдаг тийм. Одоо оюутан гэлтгүй ер нь бүхэл энд ирж байгаа ажиллаж байгаа ч юм уу хүмүүст хамгийн түрүүнд тулгардаг визний асуудал байдаг. Визний асуудал дээр одоо юу гэдэг чинь бид нар бол 3 дахь улсын иргэд гэж явдаг тийм. Тэн дээр Австрийн одоо яадаг чи магистрат гэдэг юмтай ч юм уу ингэж харилцаж хамтарч ажиллах гэдэг ч юм уу тиймэрхүү юмуд боломж болцоо ер нь байдаг юм лээ. Тэрийг бид нар би нэг хувийнхаа зүгээс ч юм уу юунах зүгээс маш их судалж үзсэн л дээ. Тэнгуут яг тийм төрийн албан байгууллага болохоор яалтчгүй яг нэг хууль ёсныхоо дагуу өрөөнд ийм бичиг өрөөнд ийм байх ёстой гэж ядсан бол ерөөсөө. Тэгээд яг би нэг имэйл хийгээд үзчихсэн тэгсэн чинь бидрүүл тэн дээр явах боломжгүй. Гэхдээ та бүхэн өөрсдөө ингээд бид рүү ирж байгаа юмнууд дээр ингээд хов хүмүүс одоо жишээлбэл чи ингээд визэ мэдүүлэх гэсэн чи бичгээр дотоо байлаа гэх тээ. Та нар өөрсдөө тэрэн дээр нь шууд тусалт дэмжиж тээ явбал амар шүү дээ. Тэрнээсээ бид нар ингээд тийм юугаар яг магистратын өрөөнд үл тийм боломжгүй гэдэг юм байна. Тэг яг нэг төрийн бус байгууллагууд одоо нэг юу гэх юм бол АМС-ийн хүрээнд ч юм уу ажил болгож авдаг тийм. За тэгээд нэг социал байгууллагууд бол бас тусалцаа үзүүлдэг юм байлаа. Бид нар бас нэг өдөрлөгийнхөө өрөөнд бас Австрийн тэгээд бас энд байдаг төрийн бус байгууллага хүмүүс яг тэр болохоор тэр байгууллага болохоор бас яг л нэг визэн асуудалтай болсон. Яг нэг жоон тийм их асуудалтай хүмүүс тусалдаг нэг тийм байгууллага. Тэр хүмүүс тэр байгууллагын тэргүүнийг бид нар бас ураад өдөрлөгдөр бас тэмдэглэж тавиулж явж байсан. Хамтран саналцаад. Тий. Тэгээд яг тэр юу ингээд хараад бид нар ч бас ингээд өөрсдөө ингээд туршлагаас ингээд харж байгаа яадчгүй л хоёр юм дээр л оюутнуудын виз юусэн болж байгаа. Нэгт юусаа нэг цаг хэлний бэлгэлд байгаа оюутнууд бол юусаа нэг шалгалтад авч чадахгүй. Тэ ингээд эн чинь ингээд семестр болгоо нэг төвшин ингээд цааш явж байгаа шүү дээ. Тэ. Тэрийг ингээд нэг явж байгаа. За надад дахиад нэг семестр байгаа юм чинь гэж бодоод ч юм уу. Ингээд нэг жоохон бие таашлахгүй. Надад дахиад 2 жил байгаа гэж бодоод. Тэгтэл чи 2 жил гэж бүр сов гэж маш гол донгордог. Тэгээд хамгийн сүүлд нэг алдарт EPD-ийн гараанд ирдэг. Тэгээд тэрэн дээрээ ингээд 2 жил хагас яг сууж яасан хүн тэр чанхаас өгнөхөөс маш сайн бэлт. Тэрнээс бол яг ингээд сүүлийн нэг семестр хичээл ягаад тэр шалгалтыг давна гэж байхгүй шүү дээ. Тэр хэлний бэлтгэлд байгаа оюутнууд бол яг тэр асуудал номер 1 байдаг. За тэгээд их сургуульд орсон оюутнууд тэр номер 1 асуудал бол тэгээд их сургуульд орчоод хичээлээд авахгүй нэг визэнтэх 16 кредиттэй хүрэхгүй тий 16 кредит чинь нэг семестрт 8 кредит ч ойролцоогоор 3 хичээл ч юм уу тий. Ер нь бол бага л таарсан. Ер нь бол харьцангуй бага. Гэхдээ тэрийг ингээд авах боломжгүй болоод тэгэл ерөөсөө л энэ хоёр л байдаг гэсэн номер 1 асуудал. 100 асуудлыг 80 90 өмнө ерөөсөө кредитээ өгөх чадахгүй байна. Тэгээ нөгөө тал дээрээс нь зэрэг нэг хэл германлынхаа шалгалтынхаа өгч чадахгүй. Энэ хоёроос болоод тэгээд оюутнууд одоо нэг их сургууль сурагчтай оюутнууд нэр өөр жил рүү явдаг ч юм уу. Тиймэрхүү юм их юм. Энэ яг Монголоос ирж байгаа энд сургана гэдэг виз авч байгаа нэг шалтгаан нь өөрөө сурахчлал ирсэнгүй учраас сурч чадахгүй бол виз өгөхгүй л гэдэг юм зарчимтай тий. Тэгээд нэг дээрээс нь ялангуяа залуу хүмүүс их ажиглагдаг юм нь болохоор гэртээ Монголдоо нэг жоохон хараа хэмжээнд байжгаад гадаад ганцаараа гарч ирээд за тэгээд дээрээс нь нэг жоохон ажил төрөлд ороод нэг жоохон нэг мөнгө төрөхтэй золгоод ингээд цалингийн юу байгаа гэхээр нэг цагийн хуваарлалт за тэгээд итгэж задгаараад эсвэл ажил руугаа жоохон гарлаа хандуулаад ч юм уу тэгээд ирээд тэр нь эргээд бас урт хугацаанд аягүй болоод байгаа байхгүй. Эхэндээ амар гоё байгаад яг тэгээд нэг хэдэн сарын дараа нэг жилийн дараа ихэд нэг хичээлүүдэд харах чадахгүй. Эсвэл нэг германлын шалгалт өгч чадахгүй болчиход байдаг тийм. Мөнгө нь байгаа цаг хугацаанд байгаа тийм. Тэгээд дээрэс нь тэгж яваад 2 жил чинь хэлний курс чи юу ахт ороод өнгөрөн тэнцэхгүй болоод эхний ирсэн хамгийн анхны даваагаа давахгүй байна. Дээрэс нь цаг хугацаагаа албан визүү бол буцаж явахсаар аргагүй болно тийм. Тэгэхээр бас санхугаараа охин нэг очиргүй мөнгө ураагаад ажиллаад байна гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор тэрэн дээр сурах дээр ялангуяа оюутнууд маань сайн төвлөрч суух хэрэгтэй тийм. За цаашдаа энэ Амоксос
зохион байгуулах байгаа төлөвлөж байгаа ямар ажлууд байна? Ойрын хугацаанд. Өөрөөр хугацаанд бол түрүүн ярьсан мэдээж нарны хоёр байна. Хизээ болох вэ? Нарны хоёр маань энэ сарын 5 сарын 23-24-нд болно. Тэгээд мэдээж нэг Австри улс болон Европид амьдран сууж байгаа монголчуудтай оролцдогоор нээлттэй ер нь онцлогтой. Тэгээд уламжлал болсон. Энэ жил 19 дахь удаа зохион байгуулагдана. Тэгээд энэ жил бас бид нар нэг соёлын хүрээнд ч юм уу жил болгонд бид нар хийдэг л дээ. Дан гад спорт гэхээсээ илүү. Тэгээд энэ тэр спортын өдрөлийг дагаад энд маш олон монголчууд маань тэр өдрөлөөр очдог. Тэрний хүрээнд бид нар бас маш олон хүүхдтэй гэр бүлтэй хүмүүс бас очдог учраас тий хүүхдийн байрын арга хэмжээг давхар явуулж байна. За тэгээд бас нэг өөр бодсон зөндөө шин шат байгаа бид нар бас бодохгүй тийм мэдээлэл гэж байна. Сюрприз өрнө гэж. Тий. Тэрний дараагаар мэдээж бидэрт бол ингээд намар оюутан залуус маань үзүүлдэг. Наадам оюутан холбоо гэдэг юм уу өөр хүмүүс? Наадам ингэж байгаа. Наадам болохоор нэг наадам зохион байгуулалт комисс гэж байгуулагдаад. Тэгээ Австри мож бүрээс тэр нь болохоор Вена. Гэхдээ Венагаас нэгтээ би ингээд Венаг төлөөлж байгаа. Линз яамнаас оролцсон юм шүү дээ. Тэгээ Линз, Грац, тэгээ энэ гурван хот ингээд жил болгон тойрно гэсэн тийм үетэй болсон. За циклэр. Циклэр юм. Тэгээ өнгөрсөн жилийн өрөөнд бол Вена хотод зохион байгуулсан. Тэрийг одоо миний бие болно. Холбооны хамт болно. Зохион байгуулсан амжилттайгаар. Тэгээ би бол өнгөрсөн жил бол наадам бодог болохоор яг нэг залуучуудтай чиглэсэн өв соёлоо явахгүй. Тэгвэл ингээд жил наадмаар ирдэг л нэг арай ахмад насны хүмүүс нэрэл байж идэг. Тэгэл нэг хотын цахад ерөөсөө унаа өсгөр заавал нэг машин дэвтэг очдог. Би тэр байдаг жоо идэх гээд хотын төв залуучуудтай хүртээлтэй. За тэгээд дээрэс нь бас нэг хатныхан бас нэг харуулсан. Тиймэрхүү байхыг хичээж ажилласан. Тэгээд энэ жил болохоор 7 сарын 11-нд Линз хотод зохион байгуулагдана. Тэгээд монголчуудыг бас энэ жилийн линзийн наадамд сүлцээр явах гэж бас урьж байна. Наадамтай давхцаад байна шүү дээ. Тий, өдөр нь гоёл таарж явах шүү дээ. За тэгээд бид нар түрүү хэлсэн гээд нарны баяр гэж зохион байгуулна. Намар оюутан залын үсэг өдрлөг гэж зохион байгуулдаг. Тэгээд мэдээллийн яг энэ жил яран бид нар манай залуучууд маань өөрсдөө ярилцах бах. Тэгээд яг яаж зохион байгуулмаар байна. Өнгөрсөн жилээр түрүү хэлсэн яг шинэ оюутнууд төвлөрсөн. Одоо яг бас ямар концептээр жил болго яг нэг юугаар игээд харна. Жохон хишмэл болоод нэг жохон уудах маягтай юм уу. Тэгээд жил болгон жоох юу байж ахгүй. Өөрөө юм хийж ахгүй. Тэгээд залгаад шинэ жилийн тийм. Энэ спортын арга хэмжээнд жил нэг л хийдэг. Тэгээ ер нь бол яг жил нэг хийдэг. Тий. Энд дэр нэг юм хэлж байгаа. Өмнө ингээд түрүүс нэг Австрт нэг яг тийм бусад орн шиг, бусад Европын орн шиг нэг монголчуудын холбоо, спортын холбоо, соёлын холбоо ч юм уу тийм холбоонууд нэг амар идэв. Нэг тийм байгаад байдаггүй том хөл байнга хөлөөр зохион байгуулдаг. Тэгээд нэг тэрийг нь болохоор нэг Австрт байдаг ганц холбоо нь оюутны холбоо амуухан ингээд давхар ингээд хийгээд байдаг. Тэгээд нэг өмнө чин манай үйл ажиллагаанууд амар том болдог гэсэн. Ингээд шинэ жил ихэхээр л ингээд тэнгуун хийдэг. Бүх насныхныг үрдэг. Тэгэл тэр чин зохион байгуулалт амар ажилтдаг болж байна. Тэгээ иймэрхүү тэгэл урлаг соёлын тоглолцож байгаа амуухын бүх юм л амуух хийдэг байсан. Тэгээд би өөрөө бас яг тэр замаар яваад үтсэн болохоор яг тэр энэ нь болохоор яг нэг өдөржиж байгаа. За тэгээ амуухт байгаа гişүүдтэй бас нэг тийм яг тийм эрүүл бус систем байхгүй нэг амар их ажилттай. Тэгээ тийм болохоор би нэг сүүлийн үед яг нэг оюутны холбоо гэдэг сонгодог оюутны холбоо гэдэг утгаар арай нэг жоо явуулаад. Гэхдээ нэг уламжлал болсон арга хэмжээнд зохион байгуулна. Нарны баяр, өдөрлөг, шинэ жил энэ гурван жил болгон зохион байгуулна. Тэгээ тэрний хажуугаар яг оюутны руугаар чиглэсэн шинэ жил ч гэсэн бид нар л одоо ингээл өнгөрсөн жилээр шинэ жилийг бид нар парти маягаар яг залуучууд руугаа тэр манай залуучууд зохион байгуулж байгаа. Яг тэгж явж байгаа. Тэгээд ерөнхийдөө бид нар бус зах зээл гэх юм уу тэрийг бол ер нь багц шүү дээ ингээд. Өөр тэрнэр юм хийх нь нэлттэй. Тэгээд бидний үйл ажиллагаанд хаашлаад байгаа байхгүй тий. Бид нар чинь ингээд энийг олон жил ингээд хийцэн. Жишээл нарны баяр ингээд явж байна. Шинэ жилийгээ хийж байна тий. Тэгэл сайхан ярилцаж тохиролцоол тэгээ сайхан бие биенийгээ хүндэтгэл ийгээсэй л гэж хүсэж байгаа. За яг одоо Монголд гадагшаа явах гэж байгаа. За тэр дүндээ Австри улс руу явж сурыг гэж төлөвлөж байгаа. Оюутан залуучуудад хандаж хэлэх ямар вэ? Тий. Мэдээж эхлээд өөрөөсөө сайн асуух хэвээр би үнэхээр бэлэн үү гэдэг тий. Годоодч бол гоё сайхан ингээл гоё сайхан юмар нөсөлөд байдаг. Гэхдээ ингээд үнэхээр чи ирээд Австри ялангуяа Австри улсад сураад их сургууль сурна гэдэг бол үнэхээр бас хүний шанс шаарсан ажил байдаг. Тэгээд сууд сурсан байх хэвээр, сурах ар барилд сурсан байх хэвээр.
тийм байх хэвээр. За тэгээд мэдээллийн чанартай мэлхтвэл ингээд та бүхэн ингээд Австри улсад суралцах процесс ямар явагддаг. За тэгээд Австри улсад байгаа монголчууд оюутнуудын талаар мэдээлэл авахыг хүсвэл одоо манай Австри дахь Монгол оюутны холбоо амох гэд кириллээр бичээд манай Facebook page за тэгээд Instagram, YouTube зэрэг мэдээллийн сувгууд байгаа. Тэрэн дээр бид нар Австри улс тэрэлцэн суралцах вэ? За суралцж байгаа оюутнуудын мэдээлэл тэгээд ер нь та бүхэнд хэрэгтэй мэдээлэлүүд ер нь бол байгаа шүү. Зарим нэг мэдээллүүд бол жоохон хоцрогдсон байж магадгүй. Гэхдээ бид нар дор буурна. Гэхдээ ерөнхийд нь бол яг ингээд Австри улсад суралцах гэсэн дээр мэдээллийг бол тийм мэдээллүүд бол маш их байгаа. Тэгээд тийшээгээ ороод үзээрэй. За тэгээд зуршлуулж байгаа бол тийм энд нэг бэлгээд сүүлийн үед хамгийн их бас нэг асуудал бол нэг зуршлын хүмүүс байна тий. Тэгээ нэг хүмүүсийн сэтгэл хөдлөл аим гоё юун дээр нь тоглоод ингээл гоё сайхан юм амлаад тэгээд ингээд хүмүүс маш их хүмүүсийг ингээд цаг хугацаа мөнгө төгрөгөөр ингээд маш их асуудал гарч байгаа. Тийм учраас та бүхэн аль болох яг ингээд өөрөө судлаад англиар ч юм уу монголоор ингээд та бүхэн манай холбооны сошиал хайгуу дээрээс маш их мэдээлэл авах боломжтой. Тэгээ бид нар лөө бас бичиж болно. Ингэсэн ингээ тий манай пэйж рүү тийм боломжууд бас байгаа шүү. Тэгээд үнэхээр зуршлуулах шаардлагатай бол тэгээд цаад хүнээ бас сайн судлаарай. Тэгээ бид нар бол ерөөсөө зуршлахыг бол нэг дэмжихгүй. Зөв өөрөө л эн чинь бас нэг Австри суралцах та бүхний ихний шалгуурч байхгүй юу? Энийг ингээд өөрөө даваа гарчих юм бол эн чинь ингээд яг л тийм асуудал энд ирээд гарна тий виз их сургууль ингээд тий тэгвэл ингээд за энд хүнээр яаж энд Австри улс ирээд сурахад ингээд хүнээр юм хийх гэсэн юм бол байхгүй чи өөрөө л хийх ёстой тийм үү тий тэгэхээр нэг зуршлахээс илүү та нар ингээд өөрсдөө тэр юмыг Монголд байхдаа ингээд суралцах асуудал зүйлсээ хөөцөлтөөрөө энэ та бүхний одоо ихний шалгуур шүү амжилтаа суралцсан тий энийг давж чадахгүй бол ингээд цаашгаа хэцүү болно шүү одоо нэг жоо тийж хэлмээр байна. Тэгээд мэдээж за энд одоо Австрид байгаа оюутнуудаа эргэж байгаа залуучуудаа хэлэх юм бол ингээд та бүхэн ингээд ийм олон нийтийн байгууллага тий ингээд байгууллагууд руу бас оролцож өөрсдөө нээж, сорж, хөгжүүлж үзээрэй. Маш их зүйлс орно. Маш олон найзуудтай болно тий. Тэрийгээ дагаад маш их асуудлууд гарч ирнэ. Тэр асуудлыг шийдвэрлэж чаддаг болно тий. Тэгээд би данг манай холбооны үд хаадаг бол хизээч хин бүхэн ч нээлттэй. Тэгээд дан гац Монгол гэлтгүй ингээд Австрид бас өндөө болгон оюутны холбоодууд өөр төрөл бүрлийн клубуд байдаг. Ингээд аль болох нийгэмд ингээд өөрсдийгөө сориод үзхийг хичээгээрэй гэж би бас зөвлөмөр байна. Зээ за хоёлоо одоо 25 минут бараг цагандаа хоёлоо хүрчлээ. Тэгээд цаг заваа гаргаад ярьслаа өгсөн. Эгд баярлалаа. Тэгээд цаашдынх нь сурлага, ажил, амьдралд нь тэгээд хамгийн сайн сайхан мөн өсөөрэй. Тэгээд удахгүй нарны үеэрээ уулзъя тий. Нарны үеэрээ би энд байж уулзнаа. За тэгээрэй. Наадмаар жоохон явах юм байна. За. Баярлалаа.